яагаад ашиглалтанд орох гэж байгаа сургуулиудыг ажлын дуусгахгүйгээр танаад цоо шинэ газар авчиж нэр өгөх улс төрчдийн тойрог дээр ингэж шагнал байдлаар тавьж байгаа юм бид асуудал би одоо удахгүй бас ярэ гэж бодож байгаа. Одоо өнөөдөр төсвийн хилцүүлэг одоо ахаад хийгдэн ажил хэсэгтээ маргааш төсвийн хилцүүлэг чуулган дээр орно. Энэ асуудлыг би нас зүгээр онцгой аргаж тавья гэж бодож байна. Бид нар төсвийн одоо том зарчим байх хэрэгтэй. Ихсэл ажил дуусгаад явах хэрэгтэй тийм ээ. Тэр чинь зөндөө олон мянган хүүхдүүд хүлээж байгаа. Хаан улдургийн 15 дугаар сургуулийн хувьд бол одоо ачаалаа дийлэх байлцсан. Дахин төлөлд орцсон 2-3 мянган хүүхдээ 50-60 одоо хүүхдүүд нэг ангид сурж байгаа сургууль байхгүй. Тэгээд одоо бид нар арай хийж одоо бас дуусгах гэж явж байгаа. Тэгсэн үлдэгдэл санхүүжилтийг нь гасцсан. Тэгэхээр энэ одоо сургууль маань одоо хэзээ ашиглалтанд орох вэ? Ийм чухал юмнуудад одоо хөрөнгө оруулалт хийхгүй нөлөө бүхий одоо нөхдүүдийн одоо тойрогт асуудал тавьсан байлаа. Би тэрийг одоо судалж үзээ маргааш улсын хурлын чуулганы үеэс ярих гэж бодож байгаа. Нэрстэй. Яагаад тэнд авчиж тавьж байгаа юм бэ? Энэ хүн та нар энэ хүнд ямар өртөө юм бэ гэж би асууж бодож байгаа.